гэрийн нөхцөл одоо хүмүүс даралтаа ингээд хэвэн байлгахын тулд одоо энгийн аргууд байдаг уу? Ер нь гэрийн нөхцөлд өөрсдөө дэглэм барих ч юм уу ямар нэгэн арга. За ерөнхийдөө даралт төгсөлтөөс одоо сэргийлэх аргууд бол ерөнхийдөө бүлэг аргууд байна л да. Хамгийн эхний ээлжинд л хүн амьдралын зөв хөвшилтэй хэмнэлтэй байх хэрэгтэй тийм ээ. Хүн одоо бага зэргийн тодорхой өөртөө таарсан одоо настай хүн байлаа ч гэсэн өөртөө таарсан хөдөлгөөн хийж явах хэрэгтэй тэр хүн. За дээрэс нь хоол унданд анхаарах хэрэгтэй тийм ээ. Нөгөө хансан өөхний хүчил буюу малын гаралтай өөх тасыг тийм их өөхтэй мах ч юм уу тийм юуг залуучууд маань болохоор нөгөө одоо нөгөө боловсруулсан бүтээгдэхүүнүүд их хэрэгжилж байна шүү дээ. Одоо сүүлийн үед нөгөө магнал дэсгэл янз бүрийн. Тэгэхээр энэ нь болохоор илчлэг маш өндөртэй. Тэгэхээр тэр илчлэг өндөр байна л гэдэг нь нөгөө цуснд байгаа хүний бие организмд байх хэвээр өөхний хэмжээг ихсгээд байгаа байхгүй. Тэгэхээр л тэр өөхийн хэмжээгээр байгаад байна л гэдэг маань бас л уруул болж байгаа юм л да. Тэгэхээр амьдралын зөв хэмнэлтэй хөдөлгөөнтэй зөв хооллолтой ахаад дээрэс нь нөгөө даралт төгсөлтөнд нөлөөлдөг тамхи таталт тийм ээ архиталт эднэсийг ер нь аль болохоор одоо арх тамхинаас татгалзах тийм хөдөлгөөнтэй биеийн тодорхой одоо хөдөлгөөнтэй байх зөв хооллох гэдэг эдгээрийг хөвшүүлэх. За дээрэс нь нөгөө одоо стресс багтаа байх тийм ээ ажил амралтаа зохицуулж явах. Ер нь бол хүн тодорхой хэмжээгээр амарч эрүүл үжиж л одоо амьдрал цаашаа явна гэхээс биш. Ер нь бол одоо үг сүггүй бас л амралтгүй ингээд яваад ах нь бас л нэг одоо даралт төгсөлтийг биеийг хямрах нэг л шалтгаан нөхцөл олж өгнө шүү дээ. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ямар аргууд авах хэрвээ одоо даралт нь ихсдэг хүмүүс байвал. За яг танд одоо өнөөдрийн байдлаар нарийн мэргэжлийн эмчнэр даралт төгсөлттэй гэсэн онш тавьсан бол та нэгдүгürt эмээ тогтмол уух хэрэгтэй. Манайхан болохоор заримдаа одоо хүмүүс маань даралт төгсөлттэй гэдэг яг бүрэн онцлогдлоо шүү дээ. Одоо лабораторийн болон багжийн шинжилгээгээр даралт төгсөлттэйг бүрэн онцлогдсон. За эм чинь нэг эм бичээд эмчилгээ хийн. Тэгэхээр тухайн үедээ маш сайн хийж байгаа. Сүүлийн үед нөгөө эмээ нөгөө миний даралт ихсэхгүй байгаа юм чинь ингээ хайчдаг. Тэгэхээр энэ маань их буруу л да. Ерөнхийдөө танд яг нарийн мэргэжлийн эмч даралт төгсөлттэй л гэж онш тавьсан бол та даралтны эмээ тогтмол уух ёстой. Даралтаа өсөөгөө байсан ч гэсэн тэр эмнээсээ одоо урьдчилан сэргийлэх тунгаар эмчтэйгээ зөвлөөд тэгэл тэр эмийн тунг багасгах юм уу тийм ээ хэмжээг нь багасгах юм уу уудаг тоогоо багасгах юм уу даралт чинь одоо баг зэрэг буураад сайхан хэвэн болоод ирэхэд тэгэхээр тех хэрэгтэй л дээ ер нь бол эмчтэйгээ сайн зөвлөх хэрэгтэй танд одоо яг даралт төгсөлтөл гэсэн онш тавигдсан бол эмчтэйгээ нарийн сайн ажиллах хэрэгтэй л да. Одоо даралт ихсэх хүндрэл тохиолдно шүү дээ. Тэгээ энэ тохиолдолд одоо анхны тусламж яаж авах вэ ер нь? Гэртээ сандарсан тохиолдолд хүмүүс маань хамгийн анхны тусламжаа яаж авдаг вэ? Ер нь зарим тохиолдолд буруу аваад бүр хүндрүүлэх тохиолдол гардаг байх л та. За ер нь бол хамгийн эхний ээлжинд тухайн хүн маань даралт төгсөлтөд онцлогдсон тухайн хүнд эм байгаа шүү дээ. Хамгийн эхний ээлжинд нэгдүгürt эмээ нөхөх хэрэгтэй, хоёрдугаарт нь тухайн хүнээ тайван байх хэрэгтэй. Манайхан нөгөө даралт төгсөл нэг нь ихслэгээл тэгэхээр яана энэ гэдэл хажуугаар нь нөгөө юужгүйгээд сандарчгүйгээд тийм ээ. Тэгээд ингээд нөгөө хүний ч улам стресстүүлж байгаа байхгүй. Тэгэхээр стрессийн байдал гэдэг маань л нөгөө суцыг агшаагаад л нөгөө даралт төгсөлтийг улам хийж байгаа. Тэгэхээр хамгийн эхний ээлжинд л тухайн хүнд өөрт байгаа тэр даралтны юм уулах хэрэгтэй. За тэгээд дараагийн арга хэмжээ нөгөө хүнээ сайхан тайвшруулах тийм ээ. Тайвшруулах хүл гарын сайхан бүлээцүүлэх гэдэг энгийн аргууд бол байна л да. Тэгээд энэ даралт ихсэх өвчин ер нь одоо хөдөлмөрийн чадварыг бууруулдаг уу те? Ерөнхийдөө. За ер нь бол даралт төгсөлт бол яг одоо даралт төгсөлт маань их хоруу явцтай тийм ээ. Байнга артерийн даралт нь 160 мм мөнгөн усны багнаас дээш тогтмол өндөр байгаад ах нь бас хөдөлмөрийн чадварыг тодорхой хэмжээгээр бууруулдаг. Энэ маань бас хөдөлмөрийн чадрын алдалтыг тогтоох бас нэг үндэс болтгол та. Ер нь бол тийм тодорхой хэмжээгээр бас манай одоо Улаанбаатар хотод бол одоо биднээсийн одоо үйлчилж байгаа хүрээнд бол даралт төгсөлтөөс болоод хөдөлмөрийн чадвар төр болон удаан хугацаагаар хөдөлгөөн чадвар алдах асуудал бас байна. Ер нь бол тийм. За тэгэхээр даралт ихсэх өвчнийг одоо яг зөв яаж хэмжих вэ те? Одоо ер нь аппаратууд их янз бүрээр гараад статистаас орж ирэл гэрээрээ хүмүүс ч ер нь даралтаа үзэж хэмжиждэг штеп. Тэгэхээр даралтыг хэмжихдээ те та нэгдүгээр эхлээд одоо
даралт хэмжихийн өмнө бол та нэгдүгээр тайван байх хэрэгтэй тий. Хоолонд идээгүй за тайван байх. За тэгээд ууралж уцаарлаагүй байх гэд ингээд даралтаа тэгээд суугаа нөхцөл тийм ээ. Хоёр гарын бугалганда хоёуланд нь үзнэ. За дээрэс нь тэр даралтын аппаратны түвшин маань болохоор одоо зүрхний түвшинтэй харалтай байх ёстой. За тэгээд нөгөө одоо хэрвээ манжетагтай даралт үзэх аппарат байх юм бол тэр даралтын аппарат манжетгийг бол тийм ээ өөрийн одоо нэг хуруу орох зайтай орох тийм ээ. Тэгээд тэр нөгөө даралтыг болохоор нөгөө даралтны одоо заалтуур байна шүү дээ. Тэрийг бол яг одоо тэр манжеткны дээдлэлд байрлуулсан байх ёстой. Тийм ингэж л үзэн. За яг хоо ерөнхийдөө тэр автомат даралт хэмжигчүүд дээр өөр дээр нь заавар нь байдаг л да. Ихэвчлэн бол одоо нөгөө даралтыг болохоор одоо 100 гартаа юм уу эсвэл баруун гартаа. За тэгээд яг зүрхний түвшинд үзэхэд бол хэвэн байдаг. За тэгээд тэр аппаратыг бол харин бугалганы одоо энэ төвөр яс байна шүү дээ. Тэрнээс нэг 1 см зайд ороодог. Тийм. Тэгээд хит их чангаш, хит их сул биш. Ерөнхийдөө бол одоо яг нэг хуруу зай орох зайтай ингэж байрлуулна л да. За баярлалаа. Тэгэхээр үзэгч холбогдож байгаа шиг байна. Байна уу? За үзэгч маань эргээд холбогдох. Манай утасны чанга аригч манаас болохгүй ах шиг байна. Үзэгч холбож байна. За тэгэхээр даралтны одоо ихсэх талаар, хүндрлийн талаар үзэгчтэй бас бит хоёр ярилцлаа. Тэгэхээр одоо дараагийн сэдв маань болохоор судас сатуур хөвчний талаар байгаа. Энэ бас нэлээд тохиолддог манай Монголд. Ер нь бол судас сатуур хөвчин мөн л бас илүү тохиолддог. Яагаад тэгэхээр мөн л одоо нөгөө манай монголчуудын одоо буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэгс ахуулаад за судас сатуур хэмжээг бол их олон л тохиолдно л да. Тэгэхээр судас сатуур хэмжээг гэдэг маань ямар юм гэхээр одоо тараагуур судас буюу одоо судасны дотор талын хаананд за өөх тос, липид за тэгээд уураг за цусны дүрс элементүүд нөгөө судасны хааны дотор талд тогтоод за тэн дээр шархлаа үүсгээд ингээд нөгөө судасны диаметрыг багасгасантай холбоотой үүсэж байгаа эмгэгийг л одоо судас сатуурх эмгэг гэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр тэр судас сатуурх эмгэг маань болохоор тухайн одоо ямар эрхтэнд цонхлон байрлсан байна тийм ээ. Ямар эрхтэнд явж байгаасаа шалтгаалаад бас одоо жишээ нь зүрхний судас сатуурал, тархины судас сатуурал гэдэг ингээд бас цаашаа ангилагдаад явна л да. Ер нь юунаас болоод энэ өвчин үүсдэг вэ? Ямар одоо шалтгаанаас болоод энэ өвчин тохиолддог юм бол? За ерөнхийдөө нөгөө бие организмд байх үзэгч хоёлаа авъя зөвхөн. Байна уу? Байна уу? Байна уу? За та эсвэл тантай ярих юм. Чанга яригч маань сонсогддгээ. За асуух асуултаа асуухгүй би эмчтэй уламжлаад өгье. За. За баярлалаа. За тэгэхээр оролцогчийн маань цээж хорсдог юм байна л да. Тэгээд юунаас болоод цээж хорсдог вэ? Энэ талаар тань нэг зөвлөгөө өгөөч ээ гэж. За ер нь бол цээж хорсолт гэдэг маань ихэвчлэн одоо хотоодны шүүрэл ихсэнтэй холбоотой үүсдэг. За ихэвчлэн мөн одоо хотоодны шүүрэл ихтэйгээс гадна одоо цөс их өтгөрлөлтөй зогсонгошилтой хүнд бас ихсдэг байна л да. Тэгэхээр хотоодны хүчил ихсэлт гэдэг ингээд юухаар тухайн хүнд маань болохоор яг одоо зүгээр хүчил ихснээсээ одоо хорсож гэнэ үү эсвэл одоо нөгөө хотоодны өвсөл буюу хеликобактери улмаас үүсэж гэнэ үү гэдгийг бас ялгах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүн зөвлөхөд бол яг ихний ээлжинд та нөгөө эмчтэй төхөн болох учраас те одоо өлөн за цай унд уугаагүй өглөө өлөн үедээ эхо шинжилгээнд ороод тийм ээ цэсний одоо элэг цэсний байдлаа бас нэг үзүүлчихэд тэгээд эмчтэй хандвал бас таныг оншилоход одоо тий цаашаа зөвлөхөд төхөмтөлтэй ер нь бол яг хотоодны хүчил ихсэлтэй хүндэлж хорсох завар ихэвчлэн гарна л та. Ерөнхийдөө өөрийгөө бас хотоодны хүчил нь ихсэн байна гэдээ ойлгож болох нь шүү дээ тий. Ерөнхийдөө ирүүл биш. Эхний ээлжинд бол тэгээд ойлгож болох нь
Тэгээд энэ хүн маань тухайн зовир байгаа учраас л одоо эмчэд хандаад энэ зовирыг арилгах ёстой шүү дээ. Тэгээд эмчэд хандахын тулд бас тий одоо нөгөө манайхан бол юу гэсэн бэ? Ерөнхийдөө нөгөө ачаал ихтэй тий одоо ер нь ачаал ихтэй байдгаас гадна нөгөө эмчтэр маань очиод очирлоо цаг аваад үзүүлэн тий тухайн эмч маань өөрт нь одоо үзлэгээ хийгээд давхар нэмэлт шинжилгээ өгөөд явуулдаг байхгүй. Тэгэхээр тухайн өөрийн одоо эмчтэй өөрийнхөө цагийг хэмнэх, эмчийн цагийг хэмнэх тий найдвартай бүрэн онцлогдохын тулд бол бас яг хөө ерөнхийдөө энэ хүн эхонд харуулчаад хеликобактерийн шинжилгээ одоо энэ лабораториудаар авдаг л да. Тэр шинжилгээг өгчөөд тухайн эмчтэй цаг аваад очивол тийм ээ одоо хотод эцсийн эмчтэр цаг аваад очиход бол одоо яг эцсийн баримтаар одоо онш маань бүрэн гараад эмчилгээгээ сайхан авчих нь шүү дээ. Тэгэхээр хоёулаа түрүүнийхээ яриг үргэлжлүүлээ. Суд сатуурах өвчин маань одоо юунаас болдгийм болоо? Одоо шалтгаан нь юу вэ гэдээ яриагаа хоёулаа үргэлжлүүлээ л да. Тийм ерөнхийдөө одоо суд сатуурах өвчин гэдэг маань нөгөө бие организм байх хэвээр өөх тосны хэмжээ их байхаар тэр илүүдэл өөх тос маань л одоо суцны хааны дотор талыг гэмтээснээс л үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар үед одоо бид байгаа өөх тос ихсээд байгаа юм бэ гэл тэгэхээр нөгөө л буруу хооллолт хөдөлгөөний хомсдлоос л үүсэж байгаа. Тэгэхээр энэ өвчнөөс ер нь яаж сэргийлэх вэ? Ямар арга замууд вэ? Амьдралын зөв хөвшилтэй хэмнэлтэй байх хэрэгтэй тухайн хүн маань одоо нөгөө жин барих тийм ээ одоо та таргалах хандлагатай байгаа бол тий тухайн таргалах хандлагатай байгаа бол таргалахгүй байх талаар одоо хөдөлгөөн хийх тийм ээ тэгээд хөдөлгөөн хийх гэхээр манайхан заавал нөгөө одоо бэлдэржуулах танхимд очиод л янз бүрийн хүнд төмөр өргөдөл хүнд дасгал хийхдээ гол нь биш л та гол нь бол та өдөрт болж өгвөл одоо 10,000 алхам хийцэн байхад энэ нь болохоор одоо зөв одоо яг танад өөрөө тухайн өдрийнхөө одоо хөдөлгөөнийг хийж байгаа байхгүй. Тэгэхээр 10,000 алхам болж байна. Эсвэл та 30 минут за хөнгөн хэлбэрийн одоо хөдөлгөөн хийж болох нь тий. Тэгэхээр 30 минутанд та өөртөө тохирсон тийм ээ өөрийгөө хит их ядраахгүй хит их ачаал авахгүй хөдөлгөөн хийхдээ энэ маань бас нөгөө бид байгаа өөх тосыг зарцуулаад өгнө энерги ялгаруулад өгөхөөр нөгөө жин баригдах асуудал ч үүсэж байгаа юм л да. Тэгэхээр энэ өвчин ер нь хүндрэхээр ямар идэрхний гэмтэх үү ер нь яаж ямар хөө байдлаар хүндрэх вэ? Ерөнхийдөө тухайн өвчний одоо үндэс маань л нөгөө суцны хааны дотор талыг нарийсгаад ирж байгаа шүү дээ. Диаметрыг багасгаад ирж байгаа. Тэгэхээр тэр нарийн хэсгээр орсох цусны хэмжээ багасна. Цусны хэмжээ багасаад ирэхээр нөгөө одоо эд эрхтнүүдийн цусан агуулмуудад ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ маань тухайн яг ямар эрхтэнд одоо түлхүү барилж байгаасаа шалтгаалаад одоо тархины суцны хатуурал, зүрхний суцны хатуурал гэдэг ингээд тухайн яг ямар эрхтэнд илүүтэй цонхолж байгаа тэрүүгээрээ хүндрэлээ өгөөд явж шүү дээ. Тэгэхээр тархины суцны хатуурал гэлтэхэд ч одоо маш их мартамхай болох тийм ээ, толгой байнга өвдөх, мартамхай болох гэл ингээд за зүрхний суцны хатуурал гэдэг ингээд зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдаад ирж байгаа. Тэгэхээр зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдаад нөгөө зүрхний булчингийн өөрийн тэжих ёстой цусан хаамжмуудад ирэхээр тухайн хэсэгтээ нөгөө цус хомсдол үүсээд нөгөө зүрхний суцны нарийсэл за зүрхний хурц шивдээс гэдэг ингээд цаашаага хурцаар хүндрээд ирж байгаа байхгүй. Ер нь бол одоо суц хатуурах өвчин гэдэг маань өөрөө одоо архаг хоруу явцтай одоо хүнд тодорхой айхтар зовир шаналгаа өгдөг. Тийм болохоор нөгөө зовир шаналгаа өгөхгүй байгаа учраас эмчэд хандах хандлага бас бага байдаг. Тэгээд ингээ явсаар байж өвчнөө дамжруулаад за тэгээд суц хатуурах өвчнийхөө хүндрэлээс болоод эмчэд хандах асуудал бас бий л дээ ерөнхийдөө. Тэгэхээр энийг одоо энэ суц хатуурах өвчнийг эмчилгээний ер нь гол зарчим нь ямар байдаг бол? За яг нь ерөнхийдөө бол их олон бүлэг эмчилгээ бий л дээ. Эмийн эмчилгээ, эмийн бус эмчилгээ гэдэг. Тэгэхээр эхний ээлжинд бол та эмийн бус эмчилгээг сонгох хэрэгтэй тийм ээ. Эмийн бус эмчилгээ гэхэд түрүүчийн өмнө л одоо дахин давтагдж байгаа зөв хооллолт хөдөлгөөн. За дээрэс нь та хэрвээ тамхи татдаг бол тий тамхиас бүрэн татгалзах хэрэгтэй. Тамхи гэхээр тамхи маань нөгөө суцыг агшаадаг бодисыг өөртөө агуулж идэг учраас суц нарийсж идэг, хатуурч идэг, хатуурхад бас нөлөө үзүүлэх нь шүү дээ. За дээрэс нь нөгөө архины буруу хэрэглээ. Манайхан одоо нөгөө бас нэгэндээ буруу зөвлөн л дээ.